За өнөөдөр хичээл болохоор shape layer буюу дүрсний талаар одоо суурь ойлголт ерхий мэдлгүүдийг олж авах хэрэгтэй байгаа. За тэгэхээр эхлээд бүгдээрээ composition нэ ямар нэг өнгө өгчээ. Одоо илүү тод харахын тулд бид нэр заавал нэг solid layer ч юм уу shape layer үүсгээд өнгө өгөх шаардлагагүй шууд composition-ийнхаа control K гэдэг settings дээр нь артлын background-ийн өнгөний өгчих юм бол шууд суурь өнгө нь ороод ирж чинь. За түүний дараа болохоор layer-ийг үүсгэн. За shape layer-ийг үүсгэхдээ болохоор шууд энэ дүрс зурдаг data-ийн rectangle tool гэдэг энэ хэрэглүүрийг шууд аваад дүрс зураад үүсгэж болно. Гэхдээ ингэхэд болохоор data-ийн fill болон stroke options гэдэг энэ хоёр тохиргоо байж байгаа. Энэ хоёр тохиргоо нь болохоор дүүргэлтийн өнгө, нөгөөт нь болохоор хүрээний өнгө. За тэгээд энэ хүрээний зузаан гэдэг. Энэ хоёрыг болохоор анханаас нь яаж тохируулж өгсөн бэ? Төрөөгөр бол дүрс үүснэ гэсэн. Гэхдээ энэ stroke fill хоёр дээр одоо ингээд тухайн яг дүрсэн дээр нь дарах юм бол өнгө зөвхөн өөрчлөлт тохиргоо. Нэрэн дээр нь дарах юм бол одоо энийг өнгөтэй байлгах юм уу эсвэл цул өнгөтэй байх юм уу эсвэл энэ градиентаар ингэж өгөх юм уу гэдэг ч юм уу иймэрхүү тохиргоонууд хийгдэж болно. За одоохондоо бол stroke өгөхгүйгээр fill гэд нэрэн дээр нь дараад энэ дээр ингээд цул өнгө хийгээд өгье. За тэгэхээр одоо энэ дээр юу өөрчлөгдөж ийн гэхлээр энэ shape layer маань дотроо contents гэдэг хэсэгтэй болчихж байгаа. За одоо бүгдээр энэ contents гэдэг хэсэг дотор нь харах юм бол rectangle 1 гэж байгаа. Энийг одоо устгах чи delete-араа сонгоод тэгэн гот хоосон shape layer болчихно. За энэ нь юутай адилхан болж ийн гэхлээр бид нэр layer-с new shape layer гээд өгч байгаа та яг адилхан болчихж байгаа гэсэн. Нэг үндсэндээ бид нэр хэрвээ дүрс зурдаг хэрэглүүр шууд дүрс зурах юм бол за ийм байна. За нэг үндсэндээ layer-с шууд shape layer үүсгэх гээ өгчих юм бол хоосон shape layer үүсчдэг гэсэн. Бид нар ямар нэгэн дотор контент хөө. Хэрвээ дотор нь одоо энэ дээр контент оруулъя гэх юм бол за би бол ихэвчлэн дандаа хоосон shape layer буюу хоосон дүрс үүсгэж байгаад хэрэгтэй гэсэн дүрснүүдэд дотор нь үүсгээд бол явцдаг байж байгаа. За ингийн тулд тухайн shape layer-ээ сонгоод энэ уртлын гурвалжин дээр нь дараа дэлгэснийхаа дараа эндээс add гээд эндээс ингээд одоо сонголтууд гарч ирж байгаа. За энэ бүх сонголтуудын талаар бол дараа нь shape layer-ийн талаар гүнзгийрүүлэн үзэх дараа 7 хоногийн хичээл дээр бол нэг бүрчлэн бол нарийн үзнэ. За өнөөдрийн хичээл дээр болохоор эдгээр нь ерөнхийдөө одоо яаж дотор нь контентууд буюу дүрсүүдээ үүсгэдэг, ямар байдлаар энэ shape layer дээр анимашн оруулдаг юм бэ гэдэг суурь ойлголтуудаа авчна. За тэрний дараа болохоор энэ нэг бүрчлэн одоо ямар өөр зүйлсүүдийг дотор нь хийж болох вэ гэдэг талаар бол үзнэ. За хамгийн эхлээд бол rectangle буюу дөрвөлжин дүрс гэж байгаа энэ тэгш үзэх дүрс шууд үүсгэх. За энийг ингээд сонгоч. За тэгэх юм бол rectangle гэдэг дүрс өгчихлээр зөвхөн rectangle path буюу энд нэг юм дөрвөлжин дүрсний хэмжээтэй юм хоосон layer үүсчихнэ. Гэтэ энэ бол одоохондоо бол дүрс биш гэсэн. Яагаад тэгэхээр энэ дэр ямар нэгэн хүрээ болон дүүргэлтийн өнгө бол аль нь ч байхгүй. Тэр энэ дэр дүүргэлтийн өнгө өгөхийн тулд бид нар дахиад add-аас fill буюу дүүргэлтийн өнгө. За тэгэхээр нэг үндсэндээ энэ эхний энэ дээр барьж байгаа дүрв бол дүрсний одоо хэлбэрийн үүсгэх хэлбэр төрөл байж байгаа. За дараагийн энэ доор байж байгаа дөрөв нь болохоор тухайн дүрсэн дээр ямар нэгэн байдлаар өнгө оруулах. За жишээлбэл fill гэдэг нь болохоор дүүргэлтийн өнгө, stroke нь болохоор хүрээний өнгө гэх мэтчлэн байлаа. За үүний доор барьж байгаа эдгээр нь болохоор операторууд буюу ямар нэгэн байдлаар дүрсэн дээр хэлбэр дүрсийг өөрчлөх, нэмэх, хасах, анимашнд оруулах, давтах гэх мэтчлэн операторууд байж байгаа. Нэг үндсэндээ тоог одоо за өөрөөр хэлбэл тухайн дүрснүүд нь өөрөө тоо гэж ойлгож болно. Энд дэр бол операторууд буюу нэмэх, хасах, үржих, хуваах гэдэг шиг одоо тийм дүрсэнд ямар нэгэн үйлдэл хийж өгдөг одоо операторууд байж байгаа. За монголоор одоо нэг одоо функц гэх юм уу, юу гэх нэг тиймэрхүү тэгж бол ойлгож болно. За тэгэхээр одоо бүгд fill-ийг сонгох юм бол тухайн улаан нөгөө нэг дүрс маань шууд өнгөөр дүрч. Тэгэхээр бид анх дүрс үүсгэхдээ fill-ээс нь эндээс нь улаан өнгө сонгож өгөө дүрсээ үүсгэж байгаа та ер нь бол төстэй. Гэхдээ шууд дүрс зурж өгч үүсгэх юм бол контентын дотроо хэрвээ rectangle болон stroke гэсэн хоёр layer хоёулаа үүсчдэг. Одоо болохоор бид нар хоосон үүсгээд шууд дөрвөлжин дүрс үүсгээд fill өгчөж байгаа. За fill-ээ дэлгээ харах юм бол дотор нь color opposite болон composite гэмшлийн эдгээр зүйлсүүд бол байрлал. За color нь болохоор өнгийн өөрчлөлт мэдээж хэрэг. Одоо энэ дэр ямар өнгийн өөрчлөлт. За үүний дараа болохоор дахиад add гэж хагаад stroke гэдэг өгöd үзье. За тэгэн гутаа эдгээр нь болохоор Photoshop-ийн ерөөдөө layer-тай адилхан, After Effects-ийн layer-тай бас мөн адилхан. Дээр нь байгаа layer-ын дээр нь харагдана, доор нь байгаа layer-ын доор нь харагдана. За одоо жишээлбэл stroke-ын дээр fill нь доор байж. За тэгвэл stroke дээр нь төлөө энэний өнгийг за иймэрхүү болгоод stroke-о дэлгээд дотор нь одоо ингээд дүрсүүдээ бол ингээд өөрчилж болж байна гэсэн. Stroke-ын дээр ороод fill-ын доор ороод гэмшлэн байдлаар бол ингээд хийгдчихнэ. За одоо жишээлбэл анзаарч байгаа хэрэг. Stroke-ын дээр нь гаргачих юм бол stroke-ын тухайн дүрсийн дээр нь гарч. За fill-ын доор орчин ч гэдэг юм уу.
Иймэрхүү байдлаар дүүргэлтийн өнгө болон хүрээний өнгөнүүд нь дээр доор болох гарчна. За жишээлбэл филийн өнгийн байхгүй болгох юм бол филийн уртлын нүдийг авчна. Иймэрхүү байдлаар. Тэгэхээр эн чинь өөрөө шеф леер чинь өөрөө дотроо дахиад леерүүд үүсгээд байна гэсэн үг. Дотроо леерүүд үүсгээд байна гэсэн үг. За тэгээд энэ тухайн леер нь буюу rectangle fat гэсэн энэ дүрс нь өөрөө дахиад propertyтэй буюу утгатай. Энэ утга нь болохоор тухайн дүрсний хэмжээ. За уртлын гинжээр холбочих юм бол энэ хоёрын цугтаа хөдлөн, гинжийн тайлчих юм бол дангаараа хөдлөн. Энэ хоёр нь ингээд. За тэгэхээр нөө анимашны үндэс гэдэг хичээл дээр бол бид нэр уртлын цаган дээр дарснаар анимашн өгж болох юм байна гэдгийг одоо үзсэн байж байгаа. Тэгээ цаган дээр дарангуудаа тухайн key frame-ийг аль нэг цаг руу зөөж өгөөд энэ цаг дээр чилвэл энийг 0-г өгчдөг ч юм уу. За дахиад энэ цаг дээр энийг 0-г өгчдөг ч юм уу. За ингээд тоглуулах юм бол дүрс үүснэ. Дүрс үүсч гарч ирж байгаатай адилхан болно гэсэн. За магадгүй энэ дотор бид нэр текст бичиж өгчих юм бол текстийн хүрээ нэг гарч ирж байгаа тийм анимашн болж зурагч байгаа гэсэн. За үүнүүдээр операторын талаар нэг жишээ харъя. За жишээлбэл энэ дээрс trim path гэдэг нэг операторыг нэмчээ. За тэгэх юм бол rectangle гэдэг одоо үндсэн дүрснийхаа доор trim path гэдэг нэг оператор буюу одоо нэг пункт үйлдэл хийх ч одоо ороод ирж байгаа. За энэ үйлдэл хийх юм нь юу юм бэ гэхээр за trim path гэдэг оператор нь болохоор тухайн дүрсийг бол ингэж зурж өгдөг оператор. За жишээлбэл энийг бүгдээр ингэж ухраах юм бол зурагдчихна. Одоо энэ дээр ингээд цагаа өгөөд тухайн цаг дээр энэ дээр энийг ингээд 0% гэ багасгачих юм бол одоо зурагдаж гарч ирж байгаа ч юм уу зурагдаж алга болж байгаа тийм дүрс гарч ирнэ гэсэн үг. За иймэрхүү байдлаар ч юм уу. За 99% гээд энэ дутуу өгчөж байгаа учраас энэ бол дүүрхгүй харагдчихна. За иймэрхүү. За тэгэн гутаа бид нэр stroke гэдэг хэсгээс за line cap буюу тухайн одоо дүрснийхаа энэ үзүүр болон энэ булангийн хэсгүүдийг бид нэр одоо ингээд round буюу дуграг болгож өгч болно. Дуграг. За round cap, butter cap гэдэг нь болохоор одоо тухайн дүрс хэрвээ ийм богинохон дутуу ингээд зургацсан байх юм бол энэ хурц үзүүрийг одоо жишээлбэл round cap гэх юм бол бөөрг болгож байна. За иймэрхүү байдлаар. Иймэрхүү байдлаар зурна. За тэгээд анимашн дээр бид нэр энэ дээр easy ease буюу маус хоёроо дараад easy ease буюу smooth хөдөлгөөнтэй буюу зөөлөн хөдөлгөөнтэй анимашн хийж өгч болно. Маш удаан нэгдээд хурдан очдог. За тэгэн гутаа бид нар бас дараагийн энэ анимашны энэ curve editor-ын талаар бүр дэлгэрэнгүй үзнэ. За curve editor гэж юу юм гэхээр тухайн энэ хөдөлгөөнд оруулаад байгаа энэ key frame-ийн хооронд өнгөрч байгаа цаг хугацааны одоо хурдтгалыг өөрчилж өгдөг гэж байгаа. За жишээлбэл маш удаан гарч ирж ийснэ гинт хурдлаа очиж зогсдог ч юм уу. За энэ хурдтгалыг болохоор энэ барилгын товчон дээр дарах юм бол энэ тухайн сонгосон key frame нь одоо хурдтгалынх нь одоо зураг нь гарч ирж байгаа гэсэн. За энийг яг дараагийн хичээл дээр бол бүр дэлгэрэнгүй үзнэ. Энэ нь болох юм бол одоо жишээлбэл дотроо за speed graph болон value graph гэсэн юм хоёр төрлийн одоо утгатай байж байгаа. Одоо бол бид нэр speed graph ингэ нээсэн байж байна. Энэ дээр ингээд удаан явж хагаад хурдалж очно гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар. За ерөнхийдөө бол лайнер буюу бид нар ийм хамгийн анхны энийг нөө easy ease болгоогүй анимашны хөдөлгөөн keyframe маань өөрөө маш одоо уйдгартай харагддаг. За энийг жишээлбэл ингээ хувилгатай эдитснээс duplicate буюу control D гэж дарна. Тэгэхээр энэ тухайн layer маань хоёр болчих юм гэсэн үг. За энэ дээр бол хоёр layer байгаа. Одоо нэгийг доошлуулчих. За дээдлийнхэн layer-ийн бид нар анимашныг гаргаж ирээд буцаад энгийн болгоч. За тэгэхээр одоо хараа. Хэдийгээр энэ хоёр яг нэг цаг дээр дуусч байгаа ч гэсэн тухайн дунд өрнөж байгаа цагийн хурдтгал бол ондоо гэсэн үг. Одоо ингээд тахилуулах юм бол төгсгөлийнх нь энэ дуусах keyframe дээр бол ямар ч гэсэн дуусах нь бол яг нэг цагт ижлэгэн дуусна. Зэрэгэл дуусна. Тэгэхдээ голд өнгөрж байгаа хугацаа нь ондоо. Нэг нь айгүй хурдан гарч ирээд ингээд энэ дундаа удааширч. Тэгэхэд нөгөөх нь ингээд жигд хөдөлгөөнтэй ингээд жигд яваал байж байгаа. Тэгэхээр энийг бол ерөнхийдөө цаг хугацааны хурдтгал гэж нэрлэдэг. За одоо энэ dotling layer буюу энэ дээдл бидний хувилаад аваад keyframe-ийн одоо энгийн болгоцсон нь болохоор энэ дэр бол айгүй жигд хөдөлгөөнтэй ингээд явж байна. За энийг жоохон хойшлуулчих. За ингэхлээр ер нь бол яг нэг цагт дуусна. Гэхдээ дундх хурдтгал нь ондоо гэсэн. За ингээд keyframe-ийн талаар арай дэлгэрэнгүй дараагийн хичээл дээр үзнэ. За ерөнхийдөө бол shape layer нь ингээд дотор нь бид нэр операторуудыг нэмээд янз бүрийн хөдөлгөөнд оруулаад явчихна гэсэн. За тэгээд энэ layer-үүдээ ангилж болно бид нар.
Жишээлбэл энд rectangle path гэдэг энд нэг path үүсгэсэн. Энэ дээр ингээ хөдөлгөөн оруулсан байж. Гэхдээ энэ чинь өөрөө контент гэдэг юмныхаа дотор ингээд аюул олон задгаа юмнууд болсон байж байгаа. За энийг яаж ангилах вэ гэхээр контентийнхаа дахиад айд буюу нэмэх гэсэн хэсгээр дараа энэ дээр нэг групп нэмнэ. Одоо энэ нь бол хоосон гэж нарталт empty. За энэ групп гэсэн юмыг дээдлэлт нь гаргаж өгөөд группийнхаа уртлын энэ гурвалжинг дэлгээд энэ дотор нөгөө доор байгаа энэ хэсэг юмудаа ингээд зөөгөөд энэ групп дотор бол нөгөө доор байгаа энэ хэсэг юмудаа ингээд зөөгөөд энэ групп дотор бол группийнхаа нэрэн дээр ингээд зөөгөөд тавихад групп дотор орчихно. За ингэснээр бид нэр layer нөөрэ дотроо групптэй гэж болох юм байна. Группэн дотроо дахиад дүрстэй, тэгээ операторуудтай болон өнгө дүүргэлттэй, хүрээний өнгөтэй ч гэх юм уу. Иймэрхүү байдлаар ингээд үүсгэж болох юм байна гэсэн. Тэгэхээр нэг layer дотор хичнээн ч дүрс бид нэр үүсгэж болно. Contents-с дахиад дээрээс нь бид нэр за ellipse гэдэг нэг дүрс үүсгэж байна. За ellipse-ийн хэмжээг нь ингээд нэмээ. За ингэхлээр одоо энд бол ellipse буюу нөгөө бөөрөнхий дүрс маань ороод ирсэн ч гэсэн гадуур нь ямар нэг юм хүрээ ч юм уу, өнгө ч юм уу байхгүй байна гэсэн. Яа тэгэхээр бидний ellipse дээр өнгө эсвэл хүрээний одоо ямар нэгэн команд өгөөгүй. Өмнөх энэ групп дотор байгаа энэ нөгөө stroke гэдэг команд чинь зөвхөн энэ групп дотор байгаа элементүүдтэй хамааралтай. Тэгэхээр энэ ellipse дээр бид нэр дахиад stroke өгөхийн тулд энийг дахиад нэг группт оруулах ч юм уу. Энэ дээр тухайн ellipse-ийг сонгож байгаад энэ дээр stroke ч юм уу өгнө гэсэн. Ингэснээр яаж ийм ихлээр дүрс болгоно тусдаа өөр strokeтэй буюу хүрээтэй. Дахиад тэр stroke-ных нь тохиргоонууд нь дүрс болгон дээр өөр буюу өнгө нь өөр, одоо зузаан нь өөр гэх мэтлэн байдлаар хийж болно гэсэн. За content дээр хэдүүлээ дахиад энэ дээр нэг шинэ групп үүсгээд энэ ellipse-ийн дотор оруулж сүүлд үүсгэсэн дугуй дүрс. За ellipse дээрээ сонгож аваад эндээс stroke за fill өгч. За тэгэхээр fill нь одоо юунд орж ийн гэхээр зөвхөн тэр нөгөө нэг бидний үүсгэсэн ellipse дүрсэн дээр орно. За fill-ийнхаа өнгийг эндээс сонгоод өгье. За иймэрхүү байдлаар. За ингээд энэ нь нэг layer дотор хоёр дүрс үүсгэсэн. Тэгээ энэ хоёр дүрс нь тусдаа хөдөлгөөнтэй. За жишээлбэл энэ ellipse-ийнхаа бүгдээр энэ size гэдэг хэмжээн дээр нь keyframe өгөөд анимашнд оруулж болно. Ингэх юм бол одоо энэ бол ингээд уртынх нь тэр гурвалжин сумн дээр дараад энийг хаачих юм бол ерөөс нэг л layer. Тэгэхээр нэ дотроо нэг хоёр дүрстэй. За иймэрхүү байдлаар бид нэр хичнээн дотроо дүрстэй анимашн одоо янз бүрийн элементүүдийг бол хийж болно гэсэн. За тэгэн гутаа эн чинь одоо ингээд дотор нь дүрс үүсгээд явган гут нөө дүрснүүд нь хоорондоо давхцаад байна. За энийг яаж нэг дүрсээ ингээд хоёр тийш нэгэ болгоод өөрчлөх вэ гэдэг асуудал гарч байна. За тэгэхээр одоо яах вэ гэхээр бид нар группүүд нээсэн. Тухайн групп үүсгэхэд групп нь өөрөө дотроо трансформ буюу одоо ямар нэгэн бид нэр хоосон layer үүсгэхэд одоо ингээд layer үүсгэхэд энэ трансформ гэдэг үндсэн дотор нь ийм 5 трансформын одоо ийм property буюу утгууд байдгаа гэж өмнөх хичээлдэр одоо анимашны үндсэн дээр үзчихсэн тийм. Яг тэрнтэй адилхан shape layer-ийн группүүд нь дотроо трансформ утгуудтай. Одоо энэ дээр anchor point, position, scale гэдэг. За энэ дээр бидний шинэ мэдхгүй хэдэн утга гараад ирж байгаа. Энэ дээр skew болон skew axis гэдэг хоёр утга. За skew гэдэг нь болохоор одоо жишээлбэл бүгдээрээ хараа. Хажууч нэг юм налуу болгож өгнө. Налуу. Skew axis гэхэлэр энэ налуугийнх нь яг хаашаа налуу болох юм бэ гэдэг одоо графц нь өнцгөн. Ийм хоёр бол юм нэмэгдсэн. Гэхдээ энийг бол нэг их айхтар энэ motion graph, хөдөлгөөнт график дээр бол ашиглахгүй. За одоо эндээс юу хэрэглэх вэ гэхээр position-ыг хэрэглэнэ. Тухайн энэ зөвхөн одоо ellipse буюу бөөрөнхий дүрснийх нь position гэнийн талд ашиглаж байна. За тэгэнгუთ дахиад энэ дээдлийн группийн буюу энэ дөрвөлжин дүрсний дахиад энэ stroke-ыг хэмжиж байгаа transform дээр нь бид энэний position-ыг ашиглаж байна. Энэний position-ыг өөрчилж байна. Иймэрхүү байдлаар. За ингээд дотор нь байгаа олон дүрснүүдийн position-уудыг нь өөрчлөөд янз бүрийн одоо жишээлбэл дүрийн анимашн хийж болдог. За ингээд энэ эхний группийг бид нэр ингээд энийг одоо юу гэдэг чинь. За энэ групп дээр нь оруулаад энийг ингээд толгоо гэдэг ч юм уу. Толгоо. За энийг ингээд бие гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар. Ингээд янз бүрийн анимашны дүрүүдийг бол ингээд дотор нь шууд тухайн нэг shape layer дээр зурж өгөөд тухайн дотроосоо ингээд нэг keyframe буюу нэг утгуудыг өөрчлөлт одоо айгүй хордон нэг амар олон layer болохгүйгээр бол ингээд хийж болно гэсэн. Гэхдээ энд нэг талаараа давуу талтай, нөгөө талаараа сул талтай. Тэр нь юу юм бэ гэхээр бид нэр одоо өмнөх хичээл дээр энийг эндээс нэг null object үүсгэх талаар нэг хальт харсан тийм ээ. Null object. Null object нь юунд хэрэгтэй гэхээр анимашныг одоо удирдахад анимашны туслах болж өгдөгөө гэсэн. Тэгэнгუთ ямар юм дээр туслах болох вэ гэхээр одоо жишээлбэл бүгд хараа л та. За энэ shape layer ингэ байж байна.
shape layer дээр бид нар нөгөө нэг одоо гарны командын өгч нөгөө нэг юу оруулсан те. Ном оруулсан, зааварчлага оруулсан. За R гэхэд 13 rotation гарч ирж эргүүлнэ. Rotation. За тэгвэл яаж ийм ихээр тухайн дүрс маань өөрөө за энэ дотроос нь төр энэ юуг нь ellipse-ийг нь төр авчаа. Тухайн дүрс маань өөрөө anchor point буюу голынхаа зангуун дээр хэрэгж байгаа. Зангуун дээр. За тэгвэл хэрхэн яаж энийг өөр газар эргүүлэх вэ? Хэрхэн яаж өөр газар эргүүлэх вэ гэхээр null object-аас одоо удирдах гэсэн үг. Null object-аас удирдахын тулд бидний тухайн dot-ын shape layer-ээ энэ ард байрлах parent ингээ холбдог энийг авчиж татаад null руугаа заагаад өгч. Татаад null руугаа. За инхээр яаж ийм ихлээр тухайн энэ shape layer маань өөрөө null layer-тэй холбоотой болчихж байгаа. Энийг одоо parent-ийн link parentlах буюу одоо овогжуулах одоо юу гэх юм одоо монголоор эцэг ихтэй болгох гэдэг гэж ойлгох юм уу? Нэг тийм юм сонирхолтой ойлголттой. Тэгэхээр яг энийг бол англиар нь одоо parent буюу холбоос үүсгэх гэж одоо ярий. Тэгэхээр одоо яасан гэхээр одоо бүгд нөгөө нэг null object-ийнхаа rotation-ыг өөрчлөөд үзье. За тэгвэл null дээрээс ингээ хөдөлгөөн орчихно гэсэн. Null дээрээс. Иймэрхүү байдлаар бид нар олон объект дээр нэг биес одоо нэг null object-оос янз бүрийн анимашныг өөрчилж өгч болно. Жишээлбэл ингээд алхаа явж байгаа дүрч үү юм уу, ойж байгаа бөмбөг байлаа гэж бодоход бид нар ингээд position дээр нь баахан keyframe үүсгэж хийцэн. За тэгээ нөгөө нэг дунд нь энийхээ жоохон байршлыг өөрчлөе гэдгсэн чинь keyframe дээр айгүй өөрчлөлт оруулах ороод болоод айгүй төвхтэй болчихдог. Тэр үед яг хөөхлөөр бид нар шууд null руу холбож өгөөл null-ийн байршлыг өөрчлөлт тавихад за одоо шууд бүгд ингээд жишээлбэл хийгээд харчээ. За ингээд иймэрхүү анимашн ингээд байлаа гэж үү. Иймэрхүү анимашн. За ингэн гут яаж юм ихлээр тухайн shape layer маань өөрөө keyframe-ээр анимашн ингээ ороо авчиж байгаа. Keyframe-ээр. Тэгтэл одоо бид нар энийг ингээ байршлыг өөрчлөе гэдэг ихлээр энийг авчиад ингээд зөөх юм бол энд шууд keyframe үүснэ. Энд keyframe үүснэ. Эсвэл энэ keyframe дээр авчиж хагаад энийг хишлүүлэнгут тухайн энэ keyframe нь шууд тийш очоод ингээд дүрсэн зам нь өөрчлөгдөж. Тийм учраас бид нар энийг parentlж буюу энэ дээр холбож өгөөд тухайн null object одоо ингээ өөрчлөөд энд авчиж тавьчихгоот нөгөө анимашн маань яг явагдахаараа явагдана. Гэхдээ байршил нь өөр газар очиж байна гэсэн. Иймэрхүү байдлаар. Тэгэхээр иймэрхүү байдлаар бол null object нь рендерлэгдэхгүй. Одоо хэдийгээр энэ дээр нэг юм улаан дөрвөлжин харагдаж байгаа болох ч энэ бол зөвхөн биднэрт одоо тусламж буюу гайд болж л одоо орж байгаа. Тэгэхээр энэ null object бол зөвхөн биднэрт анимашн хийх ямар нэгэн байдлаар тусламж болно. За тэгвэл яагаад бид нар null object-ийг ярьж гисэн гэхлээр shape layer дотор олон контентууд, олон дүрснүүд үүсгэж юм бол тухайн shape layer дотор нь байгаа нөгөө элементүүдээ null руу бид нар холбож өгч чадахгүй. Хэрвээ layer-үүдээ тусна хийгээд за shape layer дээр жишээлбэл энд нэг shape layer үүсгээд энэ дотор нь дахиад нөгөө нэг бие хөл гар гэдэг ч юм уу эднийг хийчлэж бодоход энийгээ дахиад нэг null руу холбоод өгчих боломжтой. Эсвэл энийг энэ null руу холбочоод хоёулынгийн ингээд нэг null-аас бас хөдөлгөх боломжтой. Гэх мэтчлэн байдлаар ингээд нэг удирдлагаас 2 3 юм удирдах, нэг удирдлагаас олон утгууд дээр өөрчлөлт оруулахад бол null object хэрэгтэй буюу бидний энэ дүрсэн дотроо хитрхи олон юм хийхгүй буюу төлөвлөгөөтэй ажиллах юм бол одоо маш цэгцтэй байх боломжтой гэсэн үг. За тэгвэл ямар тохиолдолд одоо энэ дотор олон shape layer үүсгэх хэрэгтэй вэ гэхлээр ямар нэгэн айгүй төвхтэй олон жижиг элементтэй анимашн одоо жишээлбэл юм дэлбэрт задарж байгаа юм дүрч гэдэг юм уу. Тиймэрхүү юм бол шууд дотор нь бол үүсгэж өгч хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо энэ бидний энэ composition panel дээр бол маш их энэ composition panel дээр бол ингээд маш их layer үүснэ. Одоо бидний нэг их юм хийгээг болохоор гайгүй юм шиг харагдаж байгаа ч гэсэн яг ийм захиалгын ажил ч юм уу том ажил хийгээд ирэхлээр энэ дотор бол бүр нэрний одоо текстийн layer, solid нэг өнгө, adjustment layer, өнгө оруулдаг юм гэл ингээл маш олон layer үүснэ. За тэгээд дээрэс нь бас баахан дүрсний layer-үүд үүсгэсэн. Нөгөө энэ дээрээс нэг дүрс үгээл, энэгээр нэг дүрс үгээл гингууд аль нь ямар дүрс илээс үлдээ мэдхээ байгаад ойлгохоо ирчихнэ. Тэгэхээр айл болох зэгцтэй байх үүднээс хамгийн байх боломжтойроо нэг shape layer дотор олон дүрснүүдээ өгөөд үүсгээд анимашн хийгээд тухайнууд нь бөөндөө хөдөлгөөд ямар нэгэн байдлаар өөрчлөгдөхгүй байхаар боломжтой бол дотор нь нэгээд нэг нь бол толгойд өгчдөг юм.
За иймэрхүү байдлаар бол ерөнхийдөө бол бид нэр shape layer дотор дүрснүүд үүсгэх, за тухайн shape layer-ыг нуул руу холбож анимашнд оруулах гэх мэтчлэн болж юм хийж болно гэсэн. За жишээлбэл одоо бүгд энэ дээр нэг юм харъя. За энэний position-ыг бүгд боловч P-гээ дараад бүх keyframe-ээ сонгоод delete-лж. За гарны командуудаа бүгдрээ чийчилж бол амар шүү. R хэсгэн дээр дарвал rotation буюу эргэх юм гарч ирнэ. T хэсгэн дээр дарвал opposite буюу нэвт харагдалт гарч ирнэ. P хэсгэн дээр дарвал position гарч ирнэ. За гэх мэтлэн S дээр дарвал scale томорч ирэх гарч ирнэ. Гэх мэтлэн байдлаар. Иймэрхүү байдлаар бол гарны команд ашиглана. За одоо бүгд нэг юм харъя. За одоо энэ layer-ыг устгаад эндээс stroke-ийг бүгдээ боловч энэ дээр fill өгөөд за тэгээд trim path-ыг болиулаад за fill-ийнхаа өнгийг ингээд цагаан гэд өгч. За одоо яах чинь гэхэлэр бүгд энэ дээр дүрсэн дээр за энэ дээр үг хүчин. За үг хүчгийн тулд шууд текст бичих хэрэглүүрийг авах буюу гарнаас Ctrl T, Command T гэж дарна. За энэ дээр жишээлбэл за сайн байна уу гэвчсэн. За текст бичсэний дараа бол текстийнхаа ямар нэгэн фонт, үг өснүүдийг өөрчлөлөө character гэсэн панелыг ашиглана. Paragraph-ыг өөрчлөхөөр paragraph гэсэн панелыг бол ашиглана. Текстэн дээр нэг тайлбар хэлж өгөхөд текстэн дээр хоёр төрлийн текст type байгаа. За энэ point type буюу шууд текстийн хэрэглүүрээ аваад нэг дараад бичих. Энэ нь болохоор point type нь буюу хязгааргүй ингээд шууд ямар ч энэ дээр хязгаарлагдах юм байхгүй ингээд бичигдэнэ. Ямар нэгэн байдлаар мөрөнд хуваагдахгүй. Бид нэр enter дараад дортлын мөр рүү оруулахгүй бол хязгааргүй point type хийгдэнэ. За энэ нь зарим тал дээр гарчиг марчиг бичгэд бол ашигтай. Харин paragraph бичгэд бол бид нэр текст хэрэглүүрээ аваад маус нэгээ дараад чирээд paragraph бичих хэрэгтэй. Тэгэх юм бол энэ тухайн одоо энэ хэмжээний дотроо өөрөө paragraph нь хуваагдаад явчихна гэсэн. Их хэмжээний текст янз бүрийн олон текстүүдийг одоо импортлж оруулж ирэхдээ paragraph үүсгээ бичихгүй бол бүх хэмжээ нэг мөрөн дотор орж ирнэ. Тэгээ бүгдийг enter дарж доош нь ингэж оруулах хэрэг гарна. Тэр бол маш төвөгтэй байгаа учраас бид энийг paragraph хэрэглүүрийг шууд ингэж зурж байгаад бол paragraph-ыг бичих хэрэгтэй байна шүү. За ингээд текст бичсэн. За тийм ухта shape layer дээр rectangle path-ийн хэмжээг нэмье. За ингээд. За одоо яг чинь нөхөр бүгдрийн нэр гарч ирэх энэ анимашн хийх гэсэн үг. Одоо энэ дэр нэг ийм асуудал тулгардаг. Бид нар shape layer-тэй одоо ажиллахад shape layer дээр анимашн өгөхлөөр за жишээлбэл энэ хэмжээ энэ уртлын хэмжээ бол ингээ өргөний хэмжээж байгаа. Өргөний хэмжээ. Өргөний хэмжээг өөрчлөгийг гот ингээд дундаасаа ингээд хоёр тишийг явсан байдалтай гарч ирдэг. Анимашн өгчлөөр. Дундаас хоёр тиш. Яаж энэ захаас нь ч юм уу эсвэл энэ хойноос нь ийш нь явуулах. Тэгэхэд бол бид нэр anchor point буюу нөгөө зангууных нь байршлыг өөрчилж өгнө гэсэн үг. Зангууных нь байршил. Тухайн shape layer-ыг сонгоод энэ дээр энэ голын зангуу гэж байна. Энэ зангууг болохоор pan behind гэдэг энэ төлөгийг авна. Гарн дээрээс одоо y-ийг дараад авна. Энэ зангууг авчиад энэ талд болгочихно. Энэ болон л болгочихно. За тэгээ яг үхээр scale-ийг гаргаж ирээд S-гээ дараад за уртлынх нь гинжийг аваад keyframe өгөөд энэ дээрээс keyframe-ыг 0 гэх өгч. За тэгээ энийг авчиад бүгдрээ keyframe easy болгоод иймэрхүү байдлаар. За ингээд булангаасаа явах боломжтой болчихно. За энэ дээр ерөнхийдөө бол ийм motion graphic хийж байгаа хүмүүст бол иймэрхүү янз бүрийн түүлсүүдийг их ашигладаг. За жишээлбэл энэ ямар хэрэгтэй түүл юм гэхлээр багш нь бол энийг яг бүр байнга ашигладаг хэрэглүүр байж байгаа. Энэ shape layer-ыг бид нэг ингэ сонгоод сая pan behind гэдэг энэ хэрэглүүрийн зангууг ингээд өөрчилсөн тэ энд авчир тавьж маяг энд ч юм уу. Тэгэхээр энэ айгүй ингээд амар юм олон layer дээр юм хийж хахад айгүй төвхтэй байдаг учраас энэ дээр шууд ингээд зангууны байршлыг өөрчилж өгдөг юм хэрэглүүр байж байгаа. Энийг ингээд шууд энтлих гэ болон дээр дарангууд энтэлт очино. Энд тэгээ дарангууд шууд энтэлт дээр очино. Дээдлэлт, доотлолт эсвэл төв дээр нь явж гэдэг ч юм. Энийг ингээд тавьчаад гараараа яг ингээд төвийг олох хэцүү. Ингээл яг аль хэсэг нь төв нь байна. Тэгээ энийг голд ингээд дарчих юм бол шууд төв нь алтчихна.
Dot-ийн боломж гэдэг юм. Иймэрхүү байдлаар. Энэ бол motion 2-ыг энэ гаднаас ирэхэд нэмэлтээр суугддаг энэ motion graphic-ийн нэг юм цаг хэмндэг нэг юм хэрэглүүр байж байгаа. Энийг одоо ингээ хайж олж аваад суулгачих юм бол аюу хэрэгтэй. За тэгэхээр motion 2-ыг буцаагаад нээж агаад одоо ингээ харах хэрэгтэй. Нэг бид нар нөгөө нэг зангуугаа буцаагаад гол нь аваачсан чинь голоосоо хөдлөөд байгаа. Голоосоо. Тэгэхээр энийг буцаагаад нөгөө зангууныхаа нэг энд аваачих юм бол одоо энэ талаас хөдөлж гэнэ гэсэн. Энэ талаас. Тэгээ цаган дээрээс анхаарах хэрэгтэй. Цаг хитрхи ойрхон байвал аюу хурдан гарч ирнэ. Тэрийн хоолой бол удаан гарч ирнэ. Ерөнхийдөө бол 1 секунд бол яг хангалттай хугацаа. За энгийн гут энэ дээр нэг юм асуудал гарч ирнэ. Хэрэв бид нэр тухайн текст нь өөр өнгөтэй бол яах вэ? За жишээлбэл ийм. За ийм ч юм өнгөтэй. Ийм асуудал гарч ирнэ. Layer-ийн өнгө нь background-ийн өнгөтэй яг ижлэх юм биш л бол текстийн layer нь өөрөө дүрсэн дээр нэг ижил одоо зурагж байгаа юм шиг гарч ирж бол харагдахгүй. Энийг яаж шийдэх вэ гэхээр бид нэр за энгийн арга бол тухайн layer-ыг сонгож өгөөд одоо нэгүнтэндээ dot-ын зурагдж байгаа layer-ыг сонгож өгөөд Ctrl T буюу duplicate хийгээд текстийн layer-ын дээр гаргаж байна. За гэхдээ энэ аргын талаар буюу энэ өөрөө track matte үүсгэх арга. За дээр нь гаргаж өгөхтэй dot-ын toggle switch дээр дарж одоо layer-ийн энэ дээр гарч ирэх одоо энэ утгуудыг нь л өөрчилнө. Toggle switch. За өнөөдөр хитрхи олон юмны талаар үзчихвэл ерөөдөө төөрөлтч магадгүй гэдэг үүднээс багш нь одоо хитрхи аль болох гүнзгийрүүлэхгүй хичээл болгон дээр салгаж арай дэлгэрэнгүй үүднэ. Тэгэхдээ shape layer-тэй зүгээр ажиллах ерөнхий зарчмыг өнөөдөр бол ойлгож өгч байгаа. Ийм аргаар ингэж дотор дүрснүүд үүсгэн, дүрснүүдээ иймэрхүү байдлаар анимашнд хөдөлгөөнд оруулдаг, дүрснүүдийг иймэрхүү байдлаар текст ашигладаг. Дахиад дүрсийг одоо track matte үүсгэх буюу энэ тухайн текст зурагдахад гарч ирнэ гэдэг байдлаар ашиглана гэдэг нэг зааж өгөх гэдэг юм. Тэгэхээр энэ дээр alpha matte гэж заагаад өгч байна. Одоо яг үг гэхээр дээдлийн дүрс нь ховлогдоод нөгөө зурагдж байгаа дүрс нь гарч иж байгаа дүрс нь дээрээ орцсон. А тухайн сайн байна уу гэдэг бичиг нь alpha matte буюу энэ дүрс гарч ирэхэд зөвхөн харагдана гэдгийг одоо заагаад өгч байгаа. Энэ ямар нэгэн байдлаар layer зааж өгөх. Шууд дээдлийнхэн дүрстэйгээ л ажиллана. Дээдлийнхэн layer-тэй ажиллана гэсэн. Одоо бүгд харъя. Нэр нь гарч ирээд. Одоо нэг өнгө нь алга болцсон. Тэгэхээр dot-ийн layer-ийг буцаага нээчихнэ гэсэн. Иймэрхүү байдлаар. За тэгмээд энэ дээр track matte үүсгэх арган дээр болохоор alpha matte болон luma matte. За тэгээ luma inverted гэх дөрвөн юм утга байж байгаа. Энэ дөрвөн утгын талаар энэ track matte буюу layer-ийн талаар дэлгэрэнгүй гэдэг хичээл дээр бүр дэлгэрэнгүй үзнэ. За layer-ийн талаар дэлгэрэнгүй хичээл дээр энэ mode-ууд нь ямар учиртай, энэ track matte нь яаж ажилладаг, энэ parent-ийг яаж холбодгийг, toggle switch-ээс энд 3D layer-ууд нь юу юм, ямар учиртай, энэ shy буюу энэ дээр нух layer нь ямар учиртай, motion blur өгдөг layer нь ямар учиртай гэх мэтийн талаар нэг бүрчлэн бол ярьж өгнө. Нэг юм ихтгэхүй олон юм, нэг дор ихтгэхүй олон юм ярьчих юм бол төрөлж магадгүй. За одоо бүгдээ нэг цоорхоор рендерлж болно. За жишээлбэл яаж харах вэ гэхээр composition-ийнхоо энэ доор урилж байгаа одоо цоорхоо transparency-г харах гэдэг төвчөн дээр дарчих юм бол цоорхоо байдлаар ингээ харагдчих. Цоорхоо. Цоорхоо байдлаар ингээ харагдчих. Цоорхоо. Одоо ингээ цоорхоо дээр харах юм бол текст бол байхгүй харагдаж байгаа тийм. Яг дүрсэн зурагдж яхад л текст нь гарч ирнэ. Яг зүг явна. Зүг явна. Тэгээ энийг цоорхоор рендерлэх бол бид нэр цоорхоор рендерлэх мэдээж нэг рендерийн тохиргоо хийж өгөх хэрэгтэй. За иймэрхүү байдлаар бол ерөнхийдөө бол одоо shape layer-тэй бол ажиллана. Shape layer дотор нэгэд харах юм бол за transform бол мэдээж хэрэг ойлгомжтой 5 утга байгаа. Content-сууд орж ирнэ. За B гээд энэ англиад өгсөн бол group. За энэ дотор дүрс орж ирнэ. Дүүргэлтийн орж ирнэ. За дахиад group-ийн transform орж ирнэ. Group-ийн transform болон layer-ийн transform хоёр нь тусдаа шүү. Layer-ийн transform болохоор тухайн anchor point-ийг буюу зангууны байршлаас хамаарат зөөгдөж байгаа. За жишээлбэл энэ 1920 1080 гэдэг хэмжээтэй composition 0 гэдэг утга энэ дээдлэн буланд байдаг. Ийшээгээ ингээд 1920 гэж тоологдно. Доошоо 1080 гэж энэ дээр тоологдно. Тэгэхээр энэ байрлаж байгаа зангууны байршил нь өөрөө layer-ийн transform-ийн position дээр байгаа. 594 гэдэг нь болохоор эхний утга нь болохоор x буюу ийшээ хэвтээ тэглэг 594 явчихна. 662 буюу доошоо 662 пиксел явчихна.
За тэгээ энэ зангууны байршиж байгаа байрлал өөрчлөгдөж. Тэгээ бид нар энэ зангууг ингээд зөөх юм бол энэ доор ингээд энэний позишн өөрчлөгдөнө. Тэрнээс биш энэ юуны rectangle-ийн буюу content-ийн transform position ерөөсөө өөрчлөгдөв. Энэ position 0 0 гэж байгаа. 0 0. Яг 0 0 гэж байгаа вэ гэхээр энэ нөрөө группийн трансформ буюу утгууд учраас группийн утгуудыг бид нар ямар нэгэн байдлаар өөрчлөлт оруулаагүй. Зөвхөн layer-ийн утгуудыг өөрчлөлт оруулж байгаа. Эдгээр нь хоорондоо ялгаатай шүү. Бид нар ямар тохиолдолд энэ layer-ийн дотор анимашн хийх юм гарч ирэх вэ гэхээр за нэг ийм жишээ харъя. За энэ дээр нэг shape layer үүсгэлээ. Content дээр нэг ellipse үүсгэе. Энэ дээр stroke үүсгэе. Stroke-ын жоохон зузаан болголоо. Энэ дээр trim path хуваах команд өгье. Хуваах командыг бааз зэрэг жижигхэн болголоо. За тэгвэл гот бид нар за жишээлбэл энэ дээр одоо layer-ийн position-ыг ингэж өгч. Ийм анимашнтай. Ийм анимашнтай. За тэгвэл гутаа одоо яах вэ гэхээр контентуудаа нээгээд trim path дээр нэг анимашн өгч. Эндээс ингээ 180 градус иргэнэ гэдэг ч. Тэгэхээр энэ эргэлтэн дундаа энэ эргэж байна. За тэгэнгუთ дахиад энэ эргэлтэн дундаа энэ дүрснөөрөө яаж дээш цааш хөдлөх вэ гэхээр ellipse одоо нэг групп үүсгээд бид нар нэг анимашн дотор хичнээн ч анимашн үүсгэж өгөх боломжтой гэсэн группээр. Групп руу нөгөө дүрснүүдээ ингээ группийн трансформын дахиад позишн ингээд утгуудтай алчин бид. Дахиад энийг эргэлтэн дундаа keyframe өгөөд энэ дунд нь keyframe өгөөд энийг дээшээ болно. За энд доошоо болно гэх мэтлэн байдлаар ингэ. Тэгэхээр нэгэнсэндээ бид нар layer-ийн одоо байршлын утгыг зүүнээсээ баруун тишээ явж байгаа өгчөж байна. Тэгэнгუთ дахиад layer дотроо трансформ үүсгээд дээш доош хөдөлж байгаа хөдөлгөөн өгчөж байна. Ямар нэгэн байдлаар энэ хэрвээ бидний хажуучаа явж байгаа хөдөлгөөнийг устгахчвал зөвхөн дээш доош хөдөлж байгаа хөдөлгөөн болно. За тэгэхээр энэ хөдөлгөөн нь бидэрт ямар ашигтай юм гэхээр бид нар дараа нь позишныхоо устгахад энэ өөрөө дээш доош хөдөлгөөн байж лана. Дээш доош хөдөлгөөн. Эсвэл эргэлж байгаа хөдөлгөөн ч юм уу. Иймэрхүү байдлаар нэг үндсэндээ бид нар анимашн дотор дахиад анимашн үүсгэж болж байна гэсэн. Бид нар аль хэдийн зүүнээс баруун тишээ ямар нэгэн сум юм газрын зургийг дагаа явж байгаа анимашн хийцэн байхад дахиад тэр нь өөрөө тэн дотроо чичиргээ өгөх ёстой болдог ч юм уу. Дээш доошоо жоохон савлах хэрэг гардаг, эсвэл ухрах хэрэг гардлаа гэж бодоход дахиад нөгөө амар олон зовж хийсэн анимашныхаа keyframe-ыг бүгдийг нь өөрчлөө тэн дотор нь анимашн хийгээд ах шаардлагагүй. Доторын shape layer дотроо группт оруулж өгөө, группийга дахиад анимашнд оруулж авчихна гэсэн. Иймэрхүү байдлаар бид нар нэг анимашн дотор sub animation буюу жижиг туслах анимашнуудыг нь хийж өгч болно гэсэн. За энэ позишныг бүгдээрээ устгаад offset-ийг нь 360 градус өгч. За тэгэхэд бол энэ дээр ингээд эргэлдэж байгаа анимашн. Энэ бол өөрөө sub animation гэсэн үг. Үүнсэндээ layer дотор layer-ийн ямар ч трансформ утган дээр анимашн ороогүй байхад layer дотор байгаа нөгөө дүрснүүд дээр л утга орж байгаа. За тэгээ бид энийг дахиад shape layer-ийнхаа тухайн группийг дахиад duplicate хийж болно. Control T. За групп duplicate хийсэн тохиолдолд одоо нөгөө группийн трансформер бид энийг scale-дж болно. Scale-дж болно. Томруулж болно. Үүнсэндээ хоёр шиг дүрсийг шууд нэг командаар хийчихнэ гэсэн үг. За тэгээ дахиад энийг дотор нь одоо байршлыг өөрчилдөг ч юм уу, scale-ийг жижигрүүлдэг эсвэл stroke-ийн хэмжээг ингээд багасгадаг ч юм уу. За альсвал бүр trim path-аар энэ одоо байршлын баг зэрэг ингээд өөрчилдөг ч юм уу. За иймэрхүү гихмчлэн. Нэг үндсэндээ бид нар эндээ бол нэг за ерөнхийдөө одоо ингээд тайлбарлах юм бол нэг дүрс байгаа. Нэг дүрсэн дотор хэдэн ч дүрс үүсгэж болно. Үндсэн layer дээр анимашн ороход дүрс нь өөрөө дахиад групп дотор оруулах юм бол туслах жижиг анимашнуудыг бол үүсгэж болно. Тэгэхээр иймэрхүү байдлаар бид нэр дүрсэн дотор анимашн өгөх, дүрсэн дотор дүрс үүсгэх гих мэтчлэн байдлаар бол shape layer бол маш комплекс буюу төвхтэй том ажиллаж байгаа. Shape layer-уудыг маш сайн ашиглаж сурчих юм бол бид нэр ямар ч одоо юмны баг одоо суур элементүүдийг after дээр хийгээд бол анимашнд оруулаад хийчихнэ гэсэн. За нэг юм байж байгаа. After дээр дүрс зурхаж жоохон төвхтэй. Одоо pen tool аваад дүрс зураа явахад юутай харьцуулж нэхлээр хэрвээ Illustrator мэддэг бол Illustrator буюу нөгөө зургийн програм
Illustrator мэддэг бол Illustrator дээр бүх дүрсүүдээ маш гоё цэвэрхэн зураад импортлж оруулж ирээд тэрийг shape layer болгоо convertчдэг After Effects өөрөө. За тэгвэл гутаа тэр дүрснүүд дээр ингээд жижиг анимашнууд, туслах анимашнууд өгөөд эсвэл бүгдийг групплээ ч гэдэг юм. Иймэрхүү анимашн болгоо явуучих юм бол одоо анимашнууд маань өөрөө дүрслийн хувьд бол айгүй гоё харагдана. Тэгээ дээрэс нь анимашнууд нь айгүй гоё ороод ирчихнэ гэсэн. Аль эсвэл Illustrator дээр хийсэн янз бүрийн дүрснүүд дээр бид нэр анимашн өгөх хэрэг гардаг. Тэрийг оруулж ирээд хөдөлгөөнд оруулаад явчих болно гэсэн.